Сайд Такайчи өнгөрсөн оны 10 дугаар сард парламентын гишүүдийн саналаар Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон түүх бүтээснийхээ дараа ард түмний мандатыг баталгаажуулахын тулд ээлжид бус сонгуул зарлахыг уриалсан. Эрх баригч либерал ардчилсан нам болон Японы инновацийн намын хамтарсан эвсэл 465 суудалтай төлөөлөгчдийн танхимд 352 суудал аван ялалт байгууллаа. Энэ талаар бид элчин сайд асан Шимизу Такенорито Япон улсаас холбогдож байна. Өглөөний мэнд ноён элчин сайд. Тантай ярилцахад маш таатай байна. Өглөөний мэнд. Таныг харахад таатай байна. Элчин сайд. Та энэ удаагийн сонгуулийн үр дүнг юу гэж харж байна вэ? Японы улс төрийн тогтвортой байдлын сэргэлт гэж бодож байна уу? Эсвэл нэг нам эвслийн хүчний төвлөрөл гэж харж байна уу? Яагад гэвэл саналын зөрүү маш их байна шүү дээ. Юуны өмнө сонгуулийн үйл явцын талаар ярив. Энэ удаа ялалт байгуулсан Такайчи ерөнхий сайд яагаад ээлжид бус сонгуул зарлах болсон бэ гэдгийг тайлбарлая. Үнэндээ Такайчигийн засгийн газар сул дорой байдалтай байсан. Учир нь доод парламентын гишүүдийн талдж хүрэхгүй хувь нь либерал ардчилсан намын гишүүд байсан. Тиймээс Такайчигийн засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүр үргэлж хүн сорилттой нүүр тулж байсан гэсэн үг. Такайчи ерөнхий сайдын хувьд ч гэсэн өөрийн байр сууриа баттгахын тулд энэхүү сонгуулийг явуулсан гэж үзэж болно. Ерөнхий сайд Такайчи бол Японы засгийн газрын анхны эмэгтэй тэргүүн. Хувь хүний зан чанарын хувьд гэвэл идэвхтэй, шул унзантай. Эрэгтэй улс төрчид шиг асуудлыг булзааруулах, нуун дарагдуулдаггүй. Японы иргэдэд энэ нь маш их таалагдж байгаа. Тиймээс энэхүү боломжийг тун гарамгаа өөртөө ашигтайгаар ашиглалаа гэж бодож байна. Нэг чухал асуулт байна л да. Такайчи яагаад ээлжид бус сонгуулийг зарлах болсон бэ? Цаг хугацаа нь ингэж таарав уу? Эсвэл боломж байгааг мэдрээд энэхүү шийдвэрийг гаргав уу? Такайчи ерөнхий сайд дөнгөж өнгөрсөн 10 сард ерөнхий сайд болсон шүү дээ. Тиймэр зүйл мэдээж маш их байж таараа. Ерөнхий сайд болоод 3 сарын дотор янз бүрийн шийдвэрүүдийг гаргаж байсан ч гэсэн парламентод эрх баригч намын гишүүд цөөн байх тохиолдолд бодлого хэрэгжүүлнэ гэдэг тун хэцүү байдаг. Доод танхимд мэдээж төсвийн байнгын хороо, батлан хамгаалахын хороо зэрэг бүтцүүд байдаг ч хорооны дарга нь бүгд сөрөг хүчний гишүүд байсан. Тиймээс засгийн газар болон парламент хоорондын уялдаа холбоог бодсон ч гэсэн шинээр сонгуул явуулах нь зайлшгүй зүйл байсан. Мэдээж 352 суудал гэдэг бол үнэмлэхүй ялалт гэсэн үг. Эрх баригч намын хувьд энэхүү ялалтаар дамжуулан Япон төдийгүй Азийг хамарсан асуудалтай уялдах хуулиудад өөрчлөлт оруулах эсвэл нэм сайжруулах боломжтой гэж бодож байна уу? Мэдээж энэ удаагийн сонгуулиар либерал ардчилсан намын иргэдийн томоохон дэмжлэгийг авч түүхэн ялалт байгуулсан. Сонгуулийн өмнө 198 байсан суудлаа 316 болтол өсгөж чадсан гэсэн үг. Японы инновацийн намын суудалтай нийлүүлээд 352 болж байна. Нийт суудлын 3/2-ыг авч чадсан болохоор хуулинд өөрчлөлт оруулах боломжтой хэдиж таны ярьж буй асуудал болон томоохон асуудлуудын талаарх шийдвэрүүдийг иргэдийн саналыг төрүүлж сонсох нь Такайчигийн баримтлагдаг зарчим юм. Иргэдийн дэмжлэгтэйгээр засгийн эрхийг барьж байгаа болохоор иргэдээсээ төрүүлж асууна гэсэн үг. Такайчи ерөнхий сайдын бодлогод эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн зарцуулалтыг ил тод болгох, улс орны аюулгүй байдлыг сайжруулна гэсэн зоригтой болон шийдэмгий амлалтууд байгаа. Энэ нь Японы улсын иргэдийн Такайчиг дэмжих хамгийн том шалтгаан.
Гадаад харилцаанд мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орохыг үүсэхгүй. Энэтхэг Австрали, Америк гэсэн орнуудтай хамтран Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах ажил бол цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Мөн Азийн ардчлал эрхчлөөг эрхмэлдэг жижиг орнуудтай илүү гүн гүнзгий хамтрах байхаа гэж харж байна. Сонгуулийн дараагаас Япон улс хятад улстай илүү энхийг баримталсан байр суурьтай байх болов уу? Эсвэл хуучин харилцаа хэвээр байх уу? Та юу гэж бодож байна? Япон улс хятад улсын хооронд нэлээд төвөгтэй харилцаа үргэлжилсээр байгаа. Такайчи ерөнхий сайдын парламентын хурлын үеэр хэлсэн үг нь томоохон асуудал үүсгэсэн. Япон улс 2015 онд энх тайван аюулгүй байдлын хууль тогтоомжийг баталсан. Энэ хуулинд гадаад улсаас Япон болон Японы иргэн тойронд болж буй ямарваа нэг цэргийн ажиллагаа зохион байгуулах нь Япон улсын орчин тогтноход занал хийлэх нөхцөл байдал үүссэн гэж үзнэ гэж заасан байдаг. Гэхдээ өдийг хүртэл энэ хуулийн талаар огт ярьж байгаагүй. Хурлын үеэр сөрөг намын гишүүний тавьсан Тайвантай холбоотой асуултад хариулсан нь олон нийтийн дунд жаахан буруу утгаар ойлгогдож төгсөн. Энэний хариуд Хятад улсын засгийн газар эсэргүүцэл илэрхийлж Япон улсыг зорих Хятадын жуулчдыг зогсоох. Гадаад худалдааны хориг тавих зэргээр арга хэмжээ авсан. Үүнд мэдээж Японы засгийн газар төдийгүй иргэд хүртэл гайхсан тодорхой. Хятадын зүгээс авсан арга хэмжээ эсэргээрээ Такайчи ерөнхий сайдад үзүүлэх иргэдийн дэмжлэгийг илүү нэмсэн үйл явдал болсон. Япон улс үед мэдээж Хятад улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй тодорхой. Энэ үсэд байгаа үйл ойлголцол хурдан дуусахыг хүсэж байгаа. Хоёр улсын таагүй харилцаа бусад улсуудад тодорхойгүй байдал үүсгэж байгаа шүү дээ. Нөгөөдөөгөр Японы газрын тосыг тээвэрлэдэг чухал далайн зам Хятадтай хэллээж байгаа. Тухайн бүс нутгийн аюулгүй байдал бол Японы хувьд ч гэсэн нэн чухал зүйл юм. Богинохон дүгнэлт хэлэхэд Хятад улсын буруу ойлголтоос үүссэн хориг арга хэмжээ эргээд Япон улсад ашигтай зүйл болж хувирсан эмэл үйл явдал болсон гэж хэлж болно. Одоо харин Монголын асуудал руу анхаарлаа хандуулъя л да. Тааш гэсэн мэднэ шүү дээ. Япон улс Монгол улсын хамгийн тогтвортой хүчтэй дэмжигч орн байсаар ирсэн. Энэ сонгуулийн үр дүн Монголд ямар утга учиртай вэ? Ирээдүйн Монгол-Японы харилцаа аль түвшинд байна гэж харж байгаа вэ? Такайчи ерөнхий сайд бол Абе ерөнхий сайд агсны үйл хэргийг үргэлжлүүлэгч гэдгээрээ алдартай шүү дээ. Таны бодлоор Такайчигийн тусдаа бодлого байх болов уу? Эсвэл Абегийн бодлого үргэлжлэнэ гэж харж байна уу? Мэдээж Монгол-Японы харилцааны тал дээр шүү дээ. Юун түрүүнд Монгол улс бол Хятад болон Орос улсын дунд оршдог далайн гарцгүй орн. Мэдээж Монгол улс эрх ашигынхаа хувьд энэ хоёр том гүрэнтэй хамтран зохицсон оршин тогтнох нь хамгаас чухал. Монгол улсын аюулгүй байдлын бодлого ч гэсэн энэ талаар заасан байдаг шүү дээ. Гэхдээ Америк, Япон зэрэг томоохон улсууд бусад улсуудын
Монгол улсыг том гүрний дунд оршдог эрх чөлөө ардчлалыг цогцлоосон эрх чөлөө сонгуультай орн гэж хардаг. Аз намхан талайн бүсэд ийм улс оршин тогтнож байна гайхамшиг гэж хэлж болно. Тиймээс ч Монгол улс 3 дахь хөршийн бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч доктортой хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлмоор байна. Бас нэг зүйл нь юу гэхээр Азийн бүс нутгуудад үеийн самуунтай нөхцөл байдал үргэлжилсээр байгаа. Тиймээс Монгол улс энэ нөхцөл байдалд оролцолгүйгээр дундын байр суурийг баримтлах нь маш чухал. Япон улсын хувьд зөвхөн Такайчигийн засгийн газар гэлтгүй өмнөх засгийн газруудын адил ардчлал гэдэг нэгдсэн үнэт зүйлтэй орны хувьд Монгол улстай хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. それは私たちのなんていうかな共通の価値を守るという意味でとても大切ですから、高橋さんにおいても引き続きモンゴルとの協力関係を発展させていくことは間違いないと思います。で、高橋さんっていうのは安倍元総理ですね。Абе ерөнхий сайдын хувьд Монгол улсад 3 ч удаа альжилсан. Монгол улсын гадаад бодлогыг өндөр түвшинд үнэлдэг хүн байсан. Гэхдээ Абе ерөнхий сайдын гарын шав болох Такайчи ерөнхий сайд Абе ерөнхий сайдыг маш их хүнддэг. Үзэл бодлыг нь ч гэсэн үргэлжлүүлдэг гэдгээрээ алдартай. 中道とか保守で言われば伝統的な日本の保守の考え方としてです。Түүний хувьд уламжлалт харилцааг баримталдаг улс төрчийн хувьд Монгол улс хэдий жижиг улс ч гэлээ харилцаагаа улам бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж харж байна. Өргөн хүрэн ч үү дээ. ですから私はいろんな意味で経済協力についても Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтран ажиллана гэсэн үг. 支援していくということになって、Гэхдээ Япон улсын хувьд Монгол улсыг Азийн бүсэд өрнөж буй олон янзын үмээ самунд байр суурь илэрхийлэлгүй ардчилсан нийгмийг цаашид ч үнэт зүйл хിവэр байлгаасаа гэж хүсэж байгаа. Энэ тал дээр ч Япон улс дэмжлэг тусалцаа үзүүлсээр байх нь гарцаагүй. Гэхдээ мэдээж цэрэг зэвсгийн тусалцаа биш шүү дээ. Тодорхойлбол Монгол улсад тулгараад буй дэд бүтцийн асуудлуудад Япон улс дэмжлэг үзүүлэх болно. Энэ маягаар манай хоёр орны урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа хамгаас чухал гэж харж байна. And I mean what can you tell us because a few Хэд хоногийн дараа Монголд цагаан сар болно. Mongolian New Year цагаан сар. Та мэдээж олон удаа тэмдэглэсэн байх. Та дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд байгаа Монголын залуучуудад болон Монгол дахь найзуудтай хандаж юу гэж хэлэх вэ? Баярлалаа. Удахгүй Монголын уламжлалт цагаан сар болох гэж байна. Морин жил альчилж ирж байна. Монголчууд морио эрхэмлэн дээдэлдэг ард түмэн шүү дээ. Мөн морь жилийг өсөн дэвжих жилч гэж яригддаг. Тиймээс ирж буй морин жил монголчуудын хувьд аз жаргал өсөн дэвших гайхалтай жил байх болтугай. Бас энэ ялдамд Монгол залуучуудад үг хэлмээр байна. Япон улс оюутан солилцоо тэтгэлэгт хөтөлбөр зэргээр Монголын боловсролын системд хувь нэмэр оруулсаар ирсэн. Монголын залуусд та бүхэн ямар нэгэн байдлаар Японд заавал ирээрэй гэж хэлмээр байна. Заавал сургууль сурах албагүй ч гэлээ. Энэ дээрээ олон зүйлийг сурч хамгийн чухал нь хувь хүний хувьд аз жаргалтай, мэдлэгтэй, туршлагатай хүн болоосой гэж хүсэж байна. Туршлага сууж бэлэн болоод эх орноо хөгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе. It's a pleasure to talk to you on CNBC Mongolia and thank you so much for joining us. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе.